цаагаараа харагдахгүйгээр хин Аз хоёр ингээ бөмбөө өгч байгаа байхгүй. Тэнгүүд Скот уурлаад буцаагаад бөмбөгийг өгчөж байгаа. За одоо тэнгүүд хараа. Матч хийгээд. Ингээ явуулсан чи нөгөөт нь нүүрэнд нь зогцсон. Одоо болцшгүй тийм алдааг бол гаргасан гэж үзээд 2026 оны 1 сарын 1-ний дуустал одоо ингээд тоглолтод оруулахгүй. Бүр одоо Монголын саксон бөмбөгийн холбооны үндэсний дээдлийг ямар нэгэн зохион байгуулах арга хэмжээнд оруулахгүй гэж. Тэгээ дээрэс нэмээд 2 сая төгрөгийн торгуул гэж байгаа юм л да. Яг гэх юм бол яг одоо энэ харж байгаа тархин дээр тархины дотор ингээд арга сентер ингээд хөдлөөд байгаа. Яг тэрнтэй адилхан хүүхдийн одоо тархичсан ингэжид учраас тархины гэмтэл үнэлээр нь авах магадлал маш өндөрөө. What up за та бүхэндээ шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Өчигдөр орой болол одоо үндэсний дээдлигийн финалийн тоглолт. За хасын хүлгүүд бишрэлт металлын цувралын эхний тоглолт болж өндөрлсөн. За тэгээд мэдээж одоо дундуур нилээн гал авалтсан олон үйл явдлууд боллоо. Тэгээд өнөөдөр хэдүүлээ тэр одоо үйл явдлуудын талаар ярилцъя. За ер нь тоглолтын дээр ер нь юу анзаарагдваа? Цаашдаа ер нь юу хэрэгжүүлвэл за хоёр баг хоёулаа нэлээд ширүүн өрсөлдөөн нэг үзүүлэх вэ гэдэг хэдүүлээ нийт сонирхолтой юмдаг өнөөдөр ярилцсанаа. За ингээ өнөөдрийн хамшлаг руу орцгоё. За хамгийн ихэнд хэдүүлээ ямар тач тоглолтын талаар ярилцъя гэж бодлоо. За тоглолтын эхний одоо үе ер нь бол миний төсөөснөөс бол арай илүү өөр байсан. За өмнө нь бол хүмүүс дурдсан те хасын хүлгүүд бол ер нь бишрэлт металлаас бас яалтчгүй арай илүү нэг тийм тоглолтын одоо ойлголцол хоорондын оноо авалт маавалт ч гэдэм үү те тэр талаараа арай илүү байх болов гэж бодсон чинь за эхний нэгдүгээр үе дээр бол ер нь бишрэлт металл бол нэлээд илүүрхэж дууссан байгаа те. За одоо бүр 12 оноо 22 онооч л те ингэж мэг дууссан байгаа. За тэгэхээр тэндээс юу харагдсан бэ гэхээр өчигдрийн тоглолтын дийлэнх одоо хасын хүлгүүдийн алдаа нь юу байсан бэ гэх юм бол маш их одоо хоорондын ойлголцол ерөөсөө харагдахгүй. Одоо зүгээр ингээл дундаас бөмбөө дамжуулдаг ч юм уу те. Тэнгүүд нөгөө авах гэсэн үн айлц энэ урагшаага одоо будад талбараа аваад гүгээд орчдөг ч юм уу те. Хоорондын ойлголцлын асуудал. За тэгээд тэр чинь нэмэгдээд нөгөө бөмбөг алдаалт. За барсболтын хувьд бол одоо өчтөр бүр ямар их одоо уугаагаас бол бүр хичнээн ч удаа зүгээр л бөмбөг авч байгаа юм шиг өөрийнхөө бөмбөгийг авч байгаа юм шиг л ингээд шүүрээд явчихж байгаа. За тэгээд босод тоглогч нар ч гэсэн ер нь бол маш их бөмбөг алдалтыг бол хийсэн байгаа. Гэхдээ онооны одоо хайрцаг та бүхэн харж байгаа бах те 82 85. За энэ 85 гэдэг 3 онооны одоо илүү болвол бүр тоглолтын сүүлд одоо Wesley одоо бас азаал үтсэн шийдэлчтэй тэр чинь болов одоо те тэр нь байнг унгаадаг шийдэлт бол биш. Тэгээс чи газаа үзээ шидсэн нөгөөтөнд явж орсон. Тэгээд тоглолтын эцсийн мөчөд нөгөөт нь ороод за гэхдээ нөгөө талд хасын хүлгүүдэд тэнцвүүлэх боломж байсан нөгөө бүр хангалттай байсан. Ян Миллер авч 3-аас бол шидсэн байна. Тэгээ нөгөөт нь одоо орсонгүй. За тэгээд бас төсөөлжсэнээс ер нь бол бишрэлт металлынхан маш одоо чанга гараг эхлүүлж байна. За хасын хүлгүүд бол юутай бүрэлдэхүүний хувьд бол бүгд бол байгаа. За бишрэлт металл бол өчигдрийн тоглолтны дундуур за 1-р үеийн төгсгөл бүр 2 секунд дуу байхад 1 секунд дуу байхад өөр дууссан байсан юм уу тий. Уг нь бол яг зурагтаар үзэж байхад бол 2 секунд дуу байхад л шүгэл дуураад тэгээд завсарлага авч ийн гэж ойлгосон юм. За тэгээд тэнд юу болсон бэ гэхлээр Az2-ын бас зарим нэгэн үйлдэлүүдийг одоо хүмүүс ярьж байгаа. Тэрэн дээр би ч гэсэн бас санал нийлж байгаа. Ер нь бол босод одоо нөгөө багийн тоглогч шатаах тиймэрхүү үйлдэлүүдийг бол маш их хийдэг байхгүй. Тэгээд тэр зүйл нь бол нэг тийм гимтэй юм шиг, гимгүү юм шигтэй нэг тийм гимгүүгээ хэлчихээр гимтэй юм шиг. Гимтэйгээ хэлчихээр саана тэ гимтэй байгаа юм бэ гэдэг нэг юм бас зөвүүн тэр чинь бас нэг зөвүүн уур чадвар байхгүй. Тэгээд өчтөрийг яасан бэ гэхээр бөмбөгийн Скоттод өгсөн, Скотт буцаагаад өгсөн. Тэгээд Az2 буцааж ингээд авахтаа араараа тойруулаад араараа ингээд шидсэн чинь нөгөөт нь яг Скоттийн нүүрэн дээр хусцаахгүй бөмбөг нь. За тэгээд тэр бичлэг одоо байна уу хэдүүлээ харна. За тэгээд хусцсан. Тэгээд тэр одоо үйлдэлээс нь болоод одоо Скотт араас нь гүүж ирээд түлхэх одоо цогсон гэх юм уу түлхсэн гэх юм уу те нуруунаас нь. Тэгээ тэр нэг асуудал бол болсон байгаа. За энэ асуудлын талаар хэдүүлээ яг дараа нь ярилцъя. За тэгээд тоглолтын эхний одоо үеэс ахуулаад ер нь бишрэлт металлынхан бол одоо энэ тоглолтын дээр хүний дутуутай. За дараагийн бас нэг ганц хоёр тоглолтууд бас
бас Скоттгүйгээр тоглох нь байна. За тэгээд ерөнхийдөө ингээд тоглолтын уур амьсгалыг харах нэ. Ер нь бол энэ жилийн одоо тэр үндэсний дээдлигийн одоо энэ хагас шатны тэгээ финалийн тоглолтууд бол нэг арай нэг өөр юм шиг надад бол мэдрэгдээд байна. За өмнө нь бол би тэгж амар шимтэж үздэггүй байсан ч гэсэн арайч нэг ийм амартай ингээл бүр нэг жиг утгаараа нэг NBA үзэж байгаа юм шиг надад бол одоо санагдаад байна. Сүүлийн үед энэ Монголын одоо үндэсний дээдлигийн тоглолтуудыг үзсээр гадаад баг NBA үзэхээ би баг болчлоо ш. Тэ одоо энд илүү гоё тийм кафег ингээд монголчуудаас аваад байгаа учраас бас их гоё тоглолтуудыг бол харж байна. За тэгээд яалтчгүй одоо тоглолтын шилдгээр бол одоо 40 оноо авсан тийм ээ. За одоо энэ Brian Wesley гэж энэ залуу Byron Wesley гэж энэ залуу бол одоо өчтөр бол галзуурлаа. Тэгээ ер нь бол нийт тоглолт цувралын эхний тоглолтыг бол бишрэлт металлаас энэ залуу бүр утгаараа чирсээр хагаад тэгээд ер нь бол дуусглаа. Тэгээд бүхлөд бас 7 самбар өмнө нь бас ярьжсэн шүү дээ. Энэ Byron Wesley бол бүр самбарыг бол нэр үнэхээр амар авах юм аа гэдэг. За тэгээд одоо тэр нөгөө талд нь Толберт байна уу, Ян Миллер байна уу, хим байна юуроос хамаа алга тэнцээ шагааг нь мулталж байна. Ороод Толбертийн өөдөөс нь тогчж байна. За тэгээ өчтөрийн тоглолтын нэрээ бас харьцангуй бас маш их олон тийм одоо ойж ирсэн бөмбөгийг тэр доор нь одоо данк ямар данк гэдэг хэлүүлээ тэр чинь бас нэг арай нэг өөр данк. Тим тохиолдолд бол өчтөр маш их гарлаа. Одоо инх баясгалангаас гарч байна. За нөгөө талд Толбертоос бас том хүчтэй тоглолтууд бас ирж байна. За тэгэнгүүт ингээд Скотт ингээд суугаад байхгүй болоод талбайгаас хөөгцсөний дараагаар ажиглагдсан нэг зүйл юу вэ гэхээр илүү жоохон Толбертоор одоо оноо авалтууд ч юм уу тий шахсан тийм тоглолтууд бол угаасаа гарах нь ойлгомжтой байсан. Тэгээд яг тэрийг хэрэгжүүлсэн. Тэгээд гисэн хэдий ч энэ Wesley гэж энэ залуу бол тэгээд 3-аас шидэхийн, оролт чихийн, тогхийн, тэгээд одоо нэр ассист чихийн нэр бүх юмыг хийх юм да энэ залуу. За одоо хэдүүлээ нэг хүснэг тараад гэдэг. За хүснэгтийн байдлаар за өчигдөр Толберт одоо 20 он авсан байна. За Ян Миллер 25 он авсан. За монголчуудаас бол харин ч хин ч одоо 10 оноос дээш бол гараагүй хамгийн дээд нь 6 оноотой 5 тоглогч байна тийм ээ. За ер нь бол өчтөр бол хасын хүлгүүдийн легионрууд бол утгаараа ажиллаа хийсэн байна. За харин нөгөө талд бишрэлт металл дээр инх баясгалан өчтөр 14 он авсан байна. За Ууган Баяр 15 он авсан байна. За доошогоо тэгээд Brian Wesley 40 он авсан гэх мэт юм явж байгаа. За уул нь Скотт байна шүү дээ тийм. Эхний үе дээр бол нэлээд бүр хар ажлыг бол үнэхээр амар хийжсэн байхгүй. Дотор ингээд шахаал ингээл тэгэл явж исэн. Ер нь бол маш их дайггүй явж ин да. За нэгдүгээр үе дээр Скотт нэлээд сайн авчлаа шүү. За хоёрдугаар энэ харидаа гэсэн чинь нэг тиймэрхүү юм болсон байгаа. За цувралын эхний тоглолт нэг иймэрхүү маягтай өндөрлөлөө. Тэгээ нэлээд хил амтай, нэлээд одоо хэрүүл маргаан шуугантай ийм тоглолт боллоо. Тэгээ цаашдаа бас болж магадгүй юм. Ягаад гэвэл энэ бол одоо финалийн тоглолт. За тэгэхээр одоо цаашаага ерөнхийдөө хасын хүлгүүд за бишрэлт металлууд ер нь миний харж байгаагаар ер нь яаж тоглол бас те одоо шийдэл болж чадах вэ гэх юм бол за хасын хүлгүүдийн хувьд бол ерөөсөө Byron Wesley энэ Byron Wesley-г л хамгаалчих л та те энэ Byron Wesley-гээс бөмбөгийг салгачих ямар нэгэн байдлаар давхар хамгаалдаг ч юм уу ямар нэгэн байдлаар одоо те шийдвэрлэх тэр хувийн орон зайг нь хаах тухтай шийдвэрлэхгүй байхад л энэ залуу ер нь бол те одоо 40 он авсан бол ядаж нэг 20 оноо ядаж нэг 12 оноо авахулах тийм байдлыг өгчих юм бол тэгэл энэ шийдлээрээс асуудалгүй. Тэгэхээр мэдээж одоо нөө бишрэлт металлын ч юм бол одоо нөгөө талд юу гэж харах вэ гэхээр за тоглолт болгон дээр Byron Wesley ингэж тоглохгүй. Тэг хүн байна да энэ ямар төгс одоо робот байгаа ш. Тэгэнгүүт одоо жишээ нь ингээ хоёр талд нь одоо нөгөө талд нь ингээ хоёр хүн амар том оноо авчлаа ш. Бараг л 30 оноо 29 оноо авсан байна те. Энэ хоёр. За дээрэс нь одоо бүх тоглогчдыг ер нь зэрэг оноо авалт хийлгэх тэр хэмжээнд л бөмбөгөө сайн шилжүүлнэ гэсэн үг л дээ. Ер нь бол хувийн орон зайгаа хүн болгол гаргана гэсэн үг. Одоо нэг тоглогч дээр одоо тулгуурласан тэр тоглолтыг л болиулах тийм шийдэлд хүрэхгүй бол одоо хасын хүлгүүд бол дараагийн тоглолтын дээр бол Byron Wesley бол зүгээр байлахгүй. Одоо жишээ нь бэлгүүн хамгаалдаг ч юм уу те. Одоо яадаг ч ерөөсө бангийн ингээд хажуудаа 2-оос 1-ээс 2 хүн бол ингээд батаар ингээд Byron Wesley ингээд хамгаалаад явах нь бол ойлгомжтой. Тэгээ тоглолт болгон дээр юугээл энэ нөхрийг ингээд шийдүүлээл юугээл энэ нөхрийг ингээд оруулаад байж ах. Тэгтээ нэр дуртай үедээ дохож дуртай үедээ шийдчихээ шүү тэр Byron Wesley бол. За нэмээд хэлэхэд хасын хөлгүүдийн хувьд бол одоо бөмбөг алдалтыг хэдүүлээ нэг хараадах та. За бөмбөг алдалтыг явсан чинь turnover 21 удаа.
Нөгөө талд бол бишрментал 15 удаа гэж байгаа байхгүй. Бүхэл бүтэн за ингээд те 6 бөмбөгөөр илүү байна гэдэг чинь энэ 6 бөмбөгийг боли. За 3 оноогоор тооцохгүй зүгээр боли. Одоо 2 оноогоор. За 2 оноос боли талын ихэд л зүгээр те 6 оноо. За боли 8 оноо зүгээр ингээд багтаа ингээд маа гэдэг өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр бөмбөг алдалт буюу одоо хоорондын ойлголцол за ямар нэгэн тийм одоо юу гэдэг тактик ч юм уу тэр зүйлсээ сайн ярилцаж гарч ирвэл одоо хасын холбогдод бол хожлуугаас ойрхон байна. За энэ эхний тоглолтын дээр бол 82-82-оор тэнцээдэг Байерн Весли гэж нөхрийг сул тавьснаас болоод нөгөөт нь тэгээ яаж хаад адуу мал шиг ерөөсө чөлөөтэй орж ирэхийн чөлөөтэй шидэхийн. За нэг иймэрхүү л байна. За guys одоо хэдүүлээ төрөний нөгөө нэг одоо А2 дээр гаргадаг одоо алдааны талаар хэдүүлээ бас юм ярилцъя гэж бодлоо л доо. Тэгээд за одоо энэ дээр нэг юм бичлэг байгаа. Монголын нягтлан бодогч гэдэг энэ Facebook одоо хуудас юм уу аккаунт юм уу. За эндээс ингээ ямар ч бичлэгийг авч байгаа шүү гэдэг нь дууртахад бол таатай байна. За эндээс ингэсэн байна. За одоо энэ дээр хараа. Сая ингээд цаагаараа харагдахгүйгээр хин одоо А2 ингээ бөмбөг өгч байгаа хгүй. Тэнгүүд Скот уурлаад буцаагаад бөмбөгийг өгчөж байгаа. За одоо тэнгүүд хараа. Матч хийгээд ингээ явуулсан чи нөгөөт нь нүүрэнд нь зогцсон. Тэгээ нөгөө ч ууралж буцаж ирээд маа гэд толгоор нь яаж яг энэ нүүрэн авчдгийг. Гэхдээ яг ийм тохиолдолд хүн одоо араас ирээд ингээд ямар нэгэн байдлаар ингээд түлхэх ч юм уу тиймэрхүү мэдрэмжийг авах үед толгоогоо хүн ер нь доошлуулах нь яг одоо ийм байдлаас ингэж доошлуулах нь энэ л хамгийн зөв шүү. Одоо тэрнээс хүн ингээд нуруу ч юм уу яг энэ хүзүүгээ сул тавьчих юм бол шууд хойшоо ингээд одоо энэ яг нөгөө нэг автомашины осол дээр хамгийн тохиолддог зүйл шүү дээ. Ингээд хүний нөө толгой ингээд шууд ингээд хойшоогоо болдог. Хүзүү яг урагшаа болоод тэгээ ингээд шууд хүн чинь ингэж унддаг. Тэгээ инглээ ч гэсэн тэгээд одоо тухаараа мөргөх ч юм уу. Тэгээ ер нь бол жоохон бие нэг ингэж толгоогоо доошлуулах л энэ бол одоо хамгийн зөв одоо тийм хамгаалах байр юм да. Тэгээд азар тэгээ одоо А2 ямар ч гэсэн ингэжсэн тулдаа бас гайгүй унлаа гэж би бол одоо харж байна. За тэгээд хэдүүлээ бас цааш нь өргөжлүүлээд ингээ харах юм бол за мэдээж угаасаа энэ бол одоо юу гэдэг босод зарим хүмүүс юу гэж ойлгож байна гэхээр плей-офф. За Америкийн одоо те NBA-д бол иймэрхүү үзэгдэл бол те плей-оффд бол ер нь маш их болдог. За тэгээд нэг талаараа бол одоо энэ нь ингээ плей-оффын утга учир юм аа, ийм тим юм аа гэд ингээд ийм байхгүй бол утга учиргүй энэ төр хүмүүс ингээ ярьдаг. Тэгээд надад ч гэсэн бол тийг санагдчихж байгаа. Одоо юу гэдэг нь жоохон нэг тийм тоглогчдын хооронд ширүүн уур амьсгал үүсгэж тэр тоглолтыг илүү гал халуун болгодог. А зүгээр яг Скотийн өчтөрийн гаргасан алдаа яалтчгүй нөгөө одоо өмнөх нөгөө нэг юм бокс чин залуу байж байгаа толгоороо цохиулаад ингээд насан туршдаа юм тархины согог одоо мэдрэлийн юутай мото болцсон гэдэг тэг бүр нэг юм асуудалтай болсон шүү. Яг тэр төрлийн одоо тийм цохилтыг аюултай маш аюултай цохилтыг одоо түлхэлт ч юм уу одоо тоглогч дээр өгсөн учраас энэ бол одоо яалтчгүй спортын бус бүр дэ спортын бус байтгаа цаашаа бүр нэлийн хүнд алдаа гэж бол хэлж болноо. А зүгээр ямар нэгэн байдлаар юу гэдэг те хоорондоо хэргэлдэж маргадаг ч юм уу хоорондоо нэг юм шүргөөцөлс нэг одоо энэ хөнгөн байдлаар унгасан ч юм уу тиймэрхүү зүйлсийг бол одоо бид хүн бол хүлийн зөвшөөрнөө тэгээд за тэгээд энэхүү алдаа гаргах үндслэл бас юунаас болсон бэ гэх юм бол хэрвээ та бүхэн тоглолт үзсэн бол за яг энэ үйл явдлын өмнө доор болтой талбай дээр Скот зогсож жоод бөмбөг зогсож байгаа тийм бөмбөг аваад довтлох тэр мөчөд А2 өөрөө ирж одоо бүр ингээд өвдгөн бараг л энэ хавцаа гарч ирэхээр хэмжээний өндөрт үсрээд Скот дээр дарж унсан байгаа. За тэрэн дээр бол Скот юу ч хэлээгүй зүгээр өнгөрөөсөн. За тэр бол бас тэ хүний ингээд шатаахал үйлдэл штэ тэр чинь айл хизээний ингээд хүн шугал дуурайд ингэчээд тах чинь те ийм болчиход байгаа. Тэр бол одоо юу гэдэг ер нь бол А2-ын хийж байгаа үйлдэлүүд бол хүнийг ямар нэгэн байдлаар ингэж баг багаар ингэж шатаах үйлдэлүүд бол ер нь болдог. За энтэй бол хүмүүс санал нийлэхгүй ч гэж болно. Одоо та бүхэн сошиалар ч юм уу энэ тентхийн ингээд яг энэ асуудлаар ингээд постууд ямар нэгэн тийм одоо дискшнуудыг харах юм бол дийлэн хүмүүс нь ер нь бол А2-ын одоо тэр үйлдэлийг бол хэлж байгаа. Одоо хүний шатаахтай бол маш сайн юм тийм. Энийг бол би буруутгахгүй. Энэ бол угаасаа багт байх ёстой зүйл. Тэгээд одоо нэг гэсэндээ энэ зүйлээсээ болоод
одоо өөрөө тэгтээ хүнд гэмтэл авах хэмжээний эрсдэл үүсчихэж байгаа байхгүй. Гэхдээ иймэрхүү зүйлийг авахгүйгээр хийдэг одоо тийм олон тоглогчд байна шүү дээ тий. Энд ч одоо хүнийг ингээл одоо ингээд LeBron-ыг үлээж мүлээгээл дээ. Эсвэл одоо юу гэдэг тэр муу нэртэй bad boys моёс ч бодлогч болдог ч юм уу. Янз бүрийн тийм одоо хочтой нөхдүүд бол байна шүү дээ. Одоо манай Lakers-д бол одоо Ron Artest гэж нэг нөхөр байсан. Тэр бол угаасаа бүржиг gang тий. Бүр ингээд хүнийг шатаах, яах хийхээ мэддэг. Тэгээд бүр ингээд зодж модчдаг нэг тийм нөхдүүд байла. За аз хоёрын хувьд бол одоо тийм биш. Баг жижиг зүйлээр ингээ хүний үдээ яваад байдаг. За тэгээд тэрнээсээ болоод ерөнхийдөө нэг иймэрхүү үйл явдал бол үүссэн. За тэгээд дараа нь бишрэлт металлын зүгээс ямар шүү одоо шийдвэрийг ер нь одоо Скотт тэр гаргасан байдлаар хэдүүлээ нэг хараад байгаа. За тэгэхээр бишрэлт металл багийн зүгээс бол одоо Devon Scott-ийн хувьд бол маш их харамсаж байгаа. Тэгээд бишрэлт металлын дараагийн 2 тоглолтод бол оруулахгүй байх ийм шийдвэрийг бол бишрэлт металлын зүгээс бол Devon Scott тэр бол гаргасан. За тэгээд мөн дээрэс нь одоо Devon Scott-тэй хийсэн гэрээн дээр одоо дараагийн бас арга хэмжээнүүдийг авна гэсэн ийм нэг шийдэл гарсан байсан юм. За тэгвэл одоо дөнгөж ерөөсөө нэг цагийн өмнө юм уу да. Цагийн өмнө дөнгөж одоо шинэхэн мэдээлэл гарсан байна. За энэ бол хаанаас вэ гэхээр Монголын сагсан бөмбөгийн холбоо гэж. За мэдээж одоо сагсан бөмбөгийн холбооноос одоо ямар нэгэн мэдээлэл гаргахгүй бол энэ ч утга учиргүй тий. Одоо бүхэл улс байна да, улсын лиг байна да. За энэ улсын одоо тий Монгол улсын сагсан бөмбөгийн холбооноос ямар шийдлийг гаргасан бэ гэхээр 2-2 зөрчил гаргасан гэж үзээд 2 одоо багт хоёуланд нь торгуул ногдуулсан баг. За эхний торгуул нь юу вэ гэхээр бишрэлт металлын одоо багийн тоглогч Devon Scott бол олон улсын дүрмийн одоо сагсан бөмбөгийн холбооны дүрмийг зөрчсөн, үндэсний дээдлигийн одоо дүрмийг зөрчиж одоо эсрэг багийн тоглогчийн бие таалтаж одоо ноцтой гэмтэл учруулах одоо болцшгүй тийм алдааг бол гаргасан гэж үзээд 2026 оны 1 сарын 1-ний дуустал одоо ингээд тоглолтод оруулахгүй бүр одоо Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлийг ямар нэгэн зохион байгуулах арга хэмжээнд оруулахгүй гэж. Тэгээ дээрэс нэмээд 2 сая төгрөгийн торгуул гэж байгаа юм л да. Тэгээд харин нөгөө одоо алдаа нь юу байсан бэ гэхээр түрүүний л нөгөө хэдүүлгийнх нь ярьдаг аз хоёрын одоо нөгөө үйлдэл гэж. Тэгээ энэ үйлдэлийг нь юу гэж тайлбарсан бэ гэхээр аз хоёрын спортын бус үйлдэл одоо гарган тоглогч болон үзэгчдийг илтэд үл хөндөгсөн гэж байгаа юм л та. Тэгээ ийм ёс зүйн одоо алдаа гаргасан гэж үзээд нэг тоглолт өнжүүлээд 500 мянган төгрөгийн торгуулийг ногдуулсан. За тэгээд энэ бол одоо албан бичиг бол шууд одоо бишрэлт металлын одоо багт хүрэгдэж байгаа юм албан бичиг бол байгаа. Тэгээд доор нь хэрвээ та бүхэн унших юм бол танай багийн тамирчин ногдуулсан энэ төлбөр ч юм уу те торгуулийг одоо төлөхгүй бол дараагийн тоглолтод оролцуулахгүй. Тэгээд одоо би миндээ ёс журамтай шудраг өрсөлдөх тэр дүрм журмыг бас сайн сахицгаараа гэсэн нэг юм мэдээлэл гарчээ. За тэгээ энэ дээрээс нь би юу гэж бодож байна гэхээр за Devon Scott-ийн энэ өчигдрийн үйлдэл бол одоо яалтчих бас хүндээ одоо тийм энгийн одоо алдаа гэхэд бол хэцүү. Тэр одоо хүний бүхэл бүтэн хүний амьдрал яригдхаар хэмжээний юм алдаа учраас тийм үү. За тэгээд одоо ингээд ер нь бол бас олон улсын дүрм журамдаа ямар нэг иймэрхүү алдааны одоо юм experience-үүдээс ер нь харахад бол яалтчгүй 2 юм уу 3 тоглолт бол өнжүүлдэг. Бүр хэцүү байх юм бол бүр тэр бүтүүтэн тэр цувралт тэр улиралт нь ер нь авч хайдаг. Тэгэхээр ер нь бол олон улсын бас дүрмээ дагсан л ийм шийдвэрийг бол одоо Монголын сагсан бөмбөгийн холбооны зүгээс л гаргалаа гэж бодож байна. Тэгээд яг миний хувьд бол яг нэг болохгүй байхгүй энэ угаас энэ одоо алдааг бол өгчөд бол алдааг энэ торгуулийг ногдуулахад бол нэг юу бол байхгүй. Энэ ч одоо бүх бүлүүдийн одоо Монгол хүний Монгол тамирчны залуухан тамирчны одоо бас те одоо би эрүүл мэндтэй холбоотой юм юу болж байгаа. Харин аз хоёрын юуг нь одоо бас яг бас эн чинь буруу гэхэд бол хэцүү 500 мянган төгрөгөөр торгоод нэг тоглолт өнжүүллээ гэхэд энийг бол буруу гэхэд хэцүү. Яагаад гэх юм бол энэ угаасаа энийг тиймэрхүү юм хийгээ яваад гэдгийг мэдээд байгаа байхгүй. Тэгэхээр бас илүү жоохон шудраг байн тийм 2 багт хоёуланд нь одоо торгуул ногдууллаа гэж би бол одоо харж байна. За тэгээд одоо хэдүүлээ хүний тарих ер нь те богино болон урт хугацааны гэмтлийг ер нь авдаг талаар нэг богинохан анимашн үзээдгий. Яг одоо бид бүхний харж байгаа энэхүү одоо зураг анимашн болвол одоо Maryland University-гийн School of Medicine-с гаргасан энэ анагаах ухааны сургуулиас л гаргасан ийм судалгааны нэг юм хэсэг анимашн байгаа юм л та. За яг хөө эндээс ер нь хэдүүлээ юуг харж болох вэ гэхэлэр хүний ер нь одоо арга суураг тарих ер нь яаж байрлалт юм бэ? Хөдөлгөөн хийхэд ер нь яаж ингэж хөдөлдөг юм бэ тарихыг тэрийг бол олж харна. Дээрэс нь энэ одоо яг хийж байгаа Maryland-ийн судалгаа юу вэ гэхэлэр хүний тархинд
тархинд ирсэн одоо гэмтлийг богино болон урт хугацааны гэж ингэж хоёр ангилд юм байна. Богино гэдэг нь одоо шууд одоо нөлөөгөө үзүүлэх, шууд одоо тэр нөгөө тархи гэмтэх. Тэгээ сүүлдээ бүр үхэлтж хүрэж болно те. Ер нь тамирх бол тархи одоо бид бүхний одоо цөм учраас за яг зүрх тархи гэдэг ингээд. За тэгэнгүүт энэ тархинд ингээд урт хугацаанд илэрдэг бас одоо гэмтлүүд байна л да. Одоо жишээ нь авто машины ослолд орсон хүмүүс хэдэн жилийн дараагаас ингээд янз бүрийн гэмтэл авдаг ч нуруу муруу ингээд яг тэрнтэй адилхан тархины одоо гэмтэл бол урт удаан хугацаанд бас ингээд илэрх тийм одоо гаж нөлөөнүүд байдаг. Тэгээ тэр нь ер нь яадаг вэ гэхлээр одоо тухайн нэг тархины нэг хэсэгт гэмтэл аваад тэгээд өөр бусад одоо тархиныхаа хэсгнүүд рүү ингэж орох. Тэгээ тэр нь яг яаж орох вэ гэхээр нөгөө эд эс одоо биологийн тэр нөгөө нэг хэсгүүдээрээ дамжиж ингэж одоо нэгээс нөгөө рүү дамжиж ингэж ордог юм байна. Тэгэхээр нөгөө нэг одоо тархины үйл ажиллагаанд гэмтэл учруулах, ой санамж алдах ч юм уу те ямар нэгэн тиймэрхүү асуудлууд бол маш ихээр гарч ирдэг. За одоо бүгдээр хараадах юм. За энэ ингээд юм одоо хүний тархинд ингээд урагшаа хойшоо үзэх. Одоо энэ хараа хүний тэр ардын тархи зэ. Одоо яг энэ ард хэсэг ингээ бүр хойд тэр аргасандаа тулцсан байгаа зү яг энэ тулцсан. Тэгээ одоо хүн яг юм урагшаага мөргөж байгаа байхгүй. Тэгэхээр тэр мөргөхөөр одоо мэдээж нөгөө нэг хүндийн хүчээр урагшаа маас ингээд яваад тэгээ тархит одоо энэ яг урталтаа ингээ гэрэлдэж байгаа энэ хэсгийг өгөхлөр даймиж аваад байгаа те ямар нэгэн одоо цохилтыг аваад байгаа. За тэгээд мэдээж хүн хойшлоо шүү дээ. Цогцсон юм чи хойшлж л таарна шүү. Тэнгүүтээ артлынхаа одоо өөрөө дотроо ингээд аргасан дотроо ингээд хөдөлж идэг тарих. Тэгэхээр ингээ хоёр талдаа ингээд ийм даймиж аав. За энэ нь одоо хүнд хөнгөн гэдгээсээ хамаарат хэрвээ хүнд төрлийн гэмтлүүд ч юм уу те ингээд одоо тархинд одоо илээр мэддэхгүй. За тэнгүүтээ нөгөөт нь эсийн байдлаар одоо бүр эдисийн байдлаар ингээд нөлөөлөд урт удаан хугацаанд л маш их гэмтлийг авдаг гэдэг. Тэгэхээр одоо бид хүн саяны тэр одоо Devon Scott-ийн аз баяр дээр гаргадаг гэмтлийг одоо ингээд цохоод ингээд бол бид юуж мэдэхгүй байхгүй юу. Тэг яаж магадгүй те одоо нөгөө нэг жинхэнэ нөгөө тархины X-ray юу байдیں۔ Те тиймэрхүү юмнуудаар орж ижил одоо яаж ийж урт удаан хугацаанд л иймэрхүү гэмтлүүд бол гарч ирнэ. За тэгэхээр надад нэг уриалга байгаа юм. Ямар нэгэн нөхцөл байдлаар ерөөсө хүүхдүүд ч бай, энийг үзэж байгаа хүүхдүүд ч бай, залуучууд ч бай ерөөсө хүний тархинд бити хүрээ. Ер нь хүнтэй ер нь тэгэж биеэрээ хил амаа олцсон гэдэг бол одоо айгүй бүдүүлэг хамгийн одоо хоцрогдсон тийм одоо шийдэл واخгүй. Тийм учраас одоо хүнтэй ер нь бол аль болох хил амаараа л ер нь олж ийсгүй хамаагүй тэр хүн анти гимтэхгүй байсан ч гэсэн хэрүүл орол хийгээд хилтэй амтай амшил явж ийсээ тэр нь хамаагүй тэр хүн гимтэхгүй л болоо. За тэгээ дээрэс нь хүүхдийг одоо ингэж өргөчөөд ингээ хүмүүс ингээ сэгсэрч ингээ одоо тоглоод байгаа юм яагаад байгаа те тэр хүүхдийг ингээ баясгах гэдэг юм. Тэр бол одоо маш муу гэдэг. Яагаад гэх юм бол яг одоо энэ харж байгаа тархин дээр тархины дотор ингээ дараагсан дотор ингээ хөдлөөд байгаа. Яг тэрнтэй адилхан хүүхдийн одоо тархичсан ингэж идэг учраас тархины гимтэл нүдлэр нь авах магадлал маш өндөрөө. За тийм учраас бүгдээрээ бас те тамирчид ч бай, зөв энгийн хүмүүс ч бай ер нь бол бие биендээ хайртай байцгаая тарих хүний тарих толгоонд ер нь хүрэхгүй байхыг одоо илүүд үзээрэй гэж одоо free thinking зүгээс бол хүсмээр энэ тэгээд энэ үрээд өнөөдрийнхөө бичлэгийг өндөрлүүлгийг айс цуурлын нэгдүгээр тоглол бас ярих сэдвтэй бас гал халуун болж өндөрлөлөө тэгээд эцсийн мөчөд одоо Wesley-гийн шийдэлтээр өндөрлсөн юм тоглолт байлаа. За цаашдаа бид хүмүүс Devon Scott-ыг бол 2026 25 онд бол багтаж бол харахгүй нь байна. За нэлээд чанга торгуулууд бол ирсэн байгаа. Тэгээд цуурлын хоёр тоглолтоор уулзцаая guys. See you.